Ашигт малтмалыг ашиглах тухай, олборлох тухай энэ гэрээ засгийн газар Бадрах энержи орооны гэсэн энэ аягтай гэрээ хөрөнгө оруулалтын гэрээний төсөл 2024 оны 12 сарын 25 гээд өнөөдөр орж ирж байна. Дөнгөж сая ихэд одоо цагийн өмнө үү хэдэн минутын өмнө. Манай энэ засгийн газрын сайдууд нэг ийм муу зальтай болсон. Муу зальтай ягаад ийм болчиход байгаа юм бэ гэдээ ингээ харахаар аргагүй нэг 118 батлан даагчтай 118 их хурлын гишүүнтэй бүдүүн бүлэгтэй учраас ийм нөхцөл байдалд орсон байх шиг. Энэ орооногийн гэрээг дэмжихийн төлөө байгаад байдаг. Улс орон хөгжих ёстой, урагшлах ёстой, олон том төслүүд хөдлөх ёстой гэж бодоод байдаг. Тэгэхэд зүгээр хавцтай зузаан ном оруулж ирээд тэгээд одоо конопо дараа гэдэг ийм шаардлага тулгаад байна. Энэ нэг удаа биш нэлээд хэдэн удаа ийм зүйл болчлоо. Тэгэхээр энд ийм тохиолдолд нөгөө энийг нь уншиж судлаагүй. Тогтоол дээр нь болохоор яг хөө тэр давуу эрхийн 10% хувьцаа эднэр гэдгийг бол ойлгоод байдаг. Энийг нь уншиж чадаагүй учраас эргэлзэж эхэлж байгаа. Тэгээ эргэлзэхээр одоо хүнд нь хандаж асуудаг. Портфолио тэмдэглүүлдэг. Ерөнхий сайд юм уу, хэн нэгэн салбарын тухайн асуудлыг хариуцсан сайдаар энд үг хэлүүлж их хурлын нэгдсэн чуулганы портфолиод үлдээгээд байна. Надад итгэе гэдэг. Итгэх нь бол муу зүйл ерөөсөө биш. Сайн зүйл. Гэхдээ энэ бол 3.5 сая монголчуудын хувь заяаны асуудал. Нөлөө өгөх үз, дөргөө өгөх үз, ирээдүйд сайн сайхнаар нөлөөлөх ёстой ийм ажлыг хийх гэж л сууж байгаа. Энэ асуудал дээр анхаараач. Би энийг зүгээр өнөөдөр надад тусад нь ингээд хоцрогоо өгчдөг юм байхтаа гэж хайхсан чинь дотор нь он сар нь өнөөдрийн он сараар л үждэг. Тэгэхээр бид нар юунд итгэх ёстой? Төсөл хөтөлбөр цаасан тооцоололт тэрийг боловсруулсан хүмүүсийн гарын үсэг, хуралдсан протокол тэмдэглэл энэ бүх зүйлд итгэх ёстой. Тэгжээд дараа нь энэ зүйлийг хэн оруулж ирж яаж хийж тэрний үр дагавар үр дүн юу болвоо гэдгийг анхаарах ёстой. Тийм болохоор засгийн газар учрал сайд их олон ажлын хэсэг анхалж байна. Энэ дээр анхаараач. Яг өнөөдөр энэ гэрээг эцэслээд хэвлээд гаргаж ирээгүй л баг. Ядахна 2 хоногийн хугацааны өмнө байсан л байлгүй. Ийм зүйлийг дахин давтахгүй байвал ажлынхаа гормонд их сайн байна. Дараа нь байгаль орчны гэрээний төсөл доторхыг уншиж амжаагүй хэрнээ одоо их хурлын тогтоолын төсөл дээр санал өгөхөөс үүж мэдээж гэрээ биш учраас энэ саналаа өгч чадна. Цаашид энэ гэрээг уншаад үзэхэд, судлаад үзэхэд бид нар Монголын иргэдийн өмнө иргэд сонгогчдынхаа өмнө ирээдүйн очийн өмнө энэ Монгол улсаа бүрэн бүтэн байгаль орчин хүн амьдрах бүрэн боломжтойгоор үлдээх үүрэгтэй. Тэр үүргээ биелүүлэхийн тулд магадгүй бусад зарим гишүүдийн үгнээс цухалцаад байлаа. Энэ засгийн газар анх байгуулагдчих үед манай засгийн газар бол ногоон байна гэж хэлж байсан. Хөрөөлөн буу орчны ногоон соёл иргэншил. Энэ асуудлыг шийдэж чаднаа бид нар. За Батбаяр гишүүн 1 минут нэмжигвэ. Тэгэхээр цаашид гэрээн дотроос Монголын байгаль орчин тохиролтой ямар нэг зүйл үлдсэн, хоцорчсон байвал тэрийг оруулахыг шаардах болно. Оруулж чадаагүй тохиолдолд энэ гэрээний эсрэг зогсохоос өөр аргагүй болно. Одоо бол их хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг дэмжиж саналаа өгнө. За ажлын хэсгийн ахлагч учрал гишүүн хариулъя. За энэ оюутлогын гэрээнээс хойш 3-4 өрстөө бас юм хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж байгаа. Тийм ч учраас ер нь хожим хойно бас сайн юм үлгэр жишг болох юм хөрөнгө оруулалтын гэрээг оруулъя гэж ийм ихтгэл үнэмшилтэйгээр өнгөрсөн хугацаанд бас хэд хэдэн ажлын хэсэг байгуулагдаж ирсэн байлээ.
Тэгээд нэг 3 зөвлөх үйлчилгээний компани ажилласан, дотоодын зөвлөх хүч ажилласан. Ингээд ер нь одоо энд ажлын хэсэгт ажиллаж байгаа хүн бүрийн хичээл зүтгэл өнөөдрийн энэ хөрөнгө оруулалтын гэрээг цаад одоо хөрөнгө оруулагч талтай харилцсан тохиролцох одоо төвшөнд авчирсан. Тэгээ би бас үүнд талархаж байгаа. Тэгээ нэг үе бодвол бас орчин цагийн боловсрол эзэмссэн за олон улсын төвшөнд бас нэг хилцээр хийх чадвар чадамжтай олон мэрэгчлэнгүүд бол бас бидэнд байгаа юм байна. Сайн ирж хайж чадвал. Зөв ер нь Батбаатар гишүүний саналыг би ойлгож байна. Гэхдээ хөрөнгө оруулалтын гэрээг болвол их хуралд яг ийм хавсралтаар танилцуулах эрх зүйн орчин байхгүй. Яг бол энэ хөрөнгө оруулалтын гэрээг их хурлын чуулганы хуралдаанаар яг одоо тийм батлах эрх зүйн орчин байхгүй. Ямар их хуралд хадгалагдчихсан бэ гэхээр ерөөсөө төрийн эзэмшлийн 34%-ийг амнаатаар орлуулах уу, бүтээгдэхүүн бахаар орлуулах уу, төр одоо давуу эрхийн хувьцаанд хэд байх вэ гэдэг юм уу? Энэ орлуулах хэлбэрийг их хурлын тогтоолоор шийддэг одоо ашигт малтмлын хуультай. Энэ хуулийнхаа хүрээнд бид бол стратегийн ач холбогдлын ашигт малтмлын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг орлуулах тухай амнаатаар орлуулж болно гэдэг зохицуултыг үндэслээд энэ их хурлын тогтоолыг оруулж ирж байгаа. Энэ тогтоол батлагдвал Баялагын сангийн хуультай цөмийн энергийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр эрх зүйн орчин бүрдээд засгийн газар тэр оноо майны компанитай гэрээ болгох өмнө аюулгүй байдлын байнгын ороонд зөвшөлтсгөр хургуулахдаа энэ гэрээг яг хүрэх ёстой. Яагаад өнөөдөр энийг хүргэсэн бэ гэхээр өчтөрөөс хойш бас бүлгүүд дээр би мэдээлэл хийхэд гэрээтэй танилцъя гэдэг хүсэл тавьсан. Ингээ өчтөр би энэ ажлын хэсгийнхнийг бас шүнжин ингээ суулгаад энэ гэрээг ингээд нээлттэй болгочихъя. Та бас гишүүд маань үзэж энд хааж нугаадах юм байхгүй. Тийм учраас үзэж танилцаг. За тэгээ их хурл бас тодорхой гишүүдийн саналыг тусгаад хилцээрээ эцэлье гэдэг зорилгоор ингэж явсан. Энэ удаа энэ хөрөнгө оруулалтын гэрээг хилцэхэд бол эхлээд цөмийн энерги хууль батлагдсан. Дараа нь Баялагын сангийн энэ хуулиараа энэ орлуулж байгаа амнаатаа хуримтлалын сан руу авдаг болох хуулийг өнөөдөр хилцүүлж байна. Ингээд орлуулах тогтоол батлагдчихвал эрх зүйн орчин бүрдэж байна. За тэгээд түрүүн бас ерөнхий сайдын хэлсэн чиглэлийн дагуу бид бол аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орон дээр танилцуулаад чуулганд оруулж ирээд дахиж одоо эцсийн хувилбараа ингээ ёсчлох ийм одоо бас нэг юм орчин бол биднэрт байна. Тэгээ ингээд хувилбараар явъя. Цаашдаа бас Батбаатар гишүүний саналыг бас анхаарья.